Минасан коничва. За ингээд өнөөдөр хэдүүлээ N2 түвшний дүрм цуврал 6 буюу хаагийг нэний нийтдээ 8 дүрм үзэх болно. Ингээд хэдүүлээ эхэлцгээе. Өнөөдөр хамгийн их дүрм болохоор Бакарика. Утга нь Дакединако гэсэн мэт тийм ээ. Жишээ өгүүлбэр Ким сан ва спортс га жозу на Бакарика сейсеки мо юушүү де ару. Ким сан ва спортс га жозу на Бакарика сейсеки мо юушүү де ару. Ким сан спорттой үнэхээр мундаг, төдийгүй хичээлдэж гисэн үнэхээр сайн, үнэхээр мундаг. Усоо бакари цуйтеру то шинра yo ушинао бакари ka томодачиをなくすことになるよ。嘘ばかりついていると信頼を失うばかりか友達をなくすことになるよ. Ингээ байнга худлаа яриадах юм бол бус хүмүүсийнхээ итгэлийг алдахаас гадна тийм ээ. Хүмүүсийн итгэлийг алдах төдийгүй найз нараа ч гэсэн алдна шүү дээ. Бити худлаа яриад байгаа ч гэж. Дүрм 2. Бакарита. Утга нь болохоор масу иштэй гэсэн мэт тийм ээ. Багаар аажмаар гэсэн санаал хэлж байгаа юм байна. Моноготога варуй хокони хинкага сэсүндэ ику кото аравас гэсэн байна. Тэгэхээр зэрэггүй энэ дүрм маань болохоор ямарваа нэгэн зүйл, ямарваа нэгэн үйл явдал тийм ээ. Багаар одоо сөрөг тэгээд муу чиглэл рүү өөрчлөгдөх гэсэн утгаар илэрхийлж байгаа юм байна. Ингээд жишээ өгүүлбэр шүүшоку шите кара ундо сөрү кикай га хэри тайжу ва фуэру бакари да. Шүүшоку шите кара ундо сөрү кикай га хэри тайжу ва фуэру бакари да. Ажилд орсноос хойш одоо дасгал төлөв их боломж багасаад цаг хомс болоод тийм ээ. Тэгээд ерөнхийдөө биеийн жин ингээд нэмэгцээр байна, таргалсаар байна гэсэн утга байна. Дараагийн өгүүлбэр хитоде фузоку де шигото га фуэру бакари да. Хитоде фузоку де шигото га фуэру бакари да. Хүн хүч хүрэхгүй байгаагаас болоод нэг хүнд ногдох ажил гэх юм уу тийм ээ. Ажлын ачаал нэмэгцээр байна гэж. Дүрм 3 бакарини. Утга нь болохоор ноодэ гин индекс юм тийм ээ. Тэгэхээр үүнээс болоод ийм шалтгааны улмаас гэж орчуулж болохоор байна. Дүрмийн тайлбар болохоор ханаштэно кокая заннено кимочиを表すことが多く後ろの文には悪い結果が来るгэсэн юм тийм ээ. Тэгэхээр энэ дүрмийн гол санаа болохоор ямарваа нэг зүйлд харамсаж байгаа гэсэн одоо утга илэрхийлж байгаа. Илэрхийлэх нь олонтой байдаг гэсэн байна. Тэгээд ер нь бол ямарваа нэгэн зүйл хийлээ. Тэгээд түүний үр дүн болохоор ерөөдөө сөрөг байна гэсэн утга илэрхийлж байгаа юм байна. Ингээд жишээ өгүүлбэр Хорaiga o mitabakare ni kowakute nakanaka nirarenai. Horaiga o mitabakare ni kowakute nakanaka nirarenai. Аимшиг кино үзснээс болоод ингээд айгаад ерөөс унтж чадахгүй наа. Жукенхё васарета бакаре ни тестを受けることができなかった。Жукенхё васарета бакаре ни тестを受けることができなかった. Шалгалтын хуудас, шалгалт өгөгчийн хуудас тийм ээ. Тухайн хуудасаа мартснаас болоод шалгалтаа өгч чадсангүй гэсэн байна. За жукенхё гэдэг бол шалгалтанд бүртгүүлэхээр авдаг нэг тийм одоо бүртгэлийн хуудас юм одоо тийм ээ. Тэр хэлж байгаа. Дүрм номер 4 wa sate oki. Гол утга нь но кото ва има оите гэсэн байна тийм ээ. Тэгэхээр ямарваа нэгэн зүйлийг болохоор
одоо ингээд төр орхиод эсвэл ингээд энэнгүүгээр гэж утга илэрхийлж болж байна. Жишээ өгүүлбэр Mitame wa sateoki aji wa totemo oishii yo. Mitame wa sateoki aji wa totemo oishii yo. За харагдах байдлаа яг хөө орхиочтой, мартаачтай. Амтнаа гоё байгаастай гэж тийм ээ. Харагдах байдлаа яг жоохон таарган байсан болцож болно. Тэгээ наатахаа мартаа. Хамгийн гол нь амтнаа гоё байгаа штэ. Дарега хапёсуру ка wa sateoki. Сакени презентの内容について話し合いましょう。誰が発表するかはさておき、先にプレゼントの内容について話し合いましょう。За хэн одоо илтгэл тавих дээр бол хэдүүлээ ингэ түр орхи хэн ч үсэн яах вэ тийм ээ. Хамгийн гол нь хэдүүлээ яах нь эхлээд одоо илтгэлийнхаа агуулгыг хоорондоо сайн ярилцъя гэсэн байна. Ингээд дүрм номер 5. Дүрм 5 болохоор wa tomokaku эсвэл wa tomokaku тоштой гэсэн мэт тийм ээ. Утга нь wa ima wa mondai ni shinai de ni tsuite kangaeru hitsou ga aru ga ima wa oite oite гэсэн байна. За жишээ өгүүлбэр. Kikkon aite wa kao wa tomokaku ryori ga dekiru hito ga ii na. Kikkon aite wa kao wa tomokaku ryori ga dekiru hito ga ii na. За миний ирээдүйн заяаны хань одоо миний гэрлэх хүн тийм ээ. За тэр царайц яах вэ? Хамгийн гол нь хоол маш гоё хийдэг хүн байвал гоёо гэсэн байна. Тэгээ яг као буюу царайц бол хамаагүй гэсэн утга бол биш. Као юу, рёри юу гэдэгт болохоор рёри гэдэг зүйлийг тийм ээ. Хоол илүү чухал, хоол илүү сайн идэх нь чухал гэсэн санаад хэлж байгаа. Тэгэхээр дараалал болохоор хоол чаддаг номер 1 байгаад царайц номер 2 таах нэ гэж. Shiken ni gokaku dekiru ka douka wa tomokaku to shite kokai shinai you ni dekiru dake no koto wa suru tsumori da. Shiken ni gokaku dekiru ka douka wa tomokaku to shite kokai shinai you ni dekiru dake no koto wa suru tsumori da. За шалгалтанд тэнц үгүй бол мэдэхгүй байна. Тэрийг бол ингээ мартчихъя тийм ээ. Хамгийн гол нь дараа нь харамсахгүй бол чадхаараа хичээлээ сайн давтнаа. Чадхаараа сайн өгнө гэсэн байна. Дүрм 6 ба мадашимо эсвэл нара мадашимо. Ба мадашимо, нара мадашимо. Энэ дүрмийн гол утга санаа болохоор нара сукоши ва ика гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэггүй альва нэг зүйлийн одоо хамрах хүрээ. Жишээлбэл за нэг иймэрхүү байвалч бас яа гихсэн. Гэхдээ энэс хэтрээдэх юм бол хэцүү. Гэсэн утгаар хэлж байгаа юм байна. Эхний жишээ өгвөл Ichido ya nido nara madashimo kimi wa nando mo onaji machigai o shisugi da zo. Ichido ya nido nara madashimo kimi wa nando mo onaji machigai o shisugi da zo. За нэг хоёр удаа бас яйг, нэг хоёр удаа бол бас яйг гэсэн. Чи ингээд маш олон удаа яг адилхан алдаа ингээд давтаадах юм. Энэ хараад энд нэ. 10分ならまだしも1時間なんて待てませんよ。10分ならまだしも1時間なんて待てませんよ。За 10 минут байсан бол бас яйг гэсэн. Гэхдээ бүхэлд нэг цаг хүлээн гэдэг чи хараад энд нэ. Хүлээж чадахгүй. Дүрм 7 wa moto yori mo гэсэн мэт тийм ээ. Wa moto yori mo. Утга нь болохоор wa mochiron. Жишээ өгвөл рамен wa нихонжин wa moto yori gaikokujin ni mo ninki ga aru nihon ryori da. Ramen wa nihonjin wa moto yori gaikokujin ni mo ninki ga aru nihon ryori da. Рамен бол Япончууд дундаа бол одоо ойлгомжтой мэдээж дээрэс нь гадаад хүмүүс ч гэсэнтэй маш алдартай болоо. Shigoto ga isogashi sugite kanoujo to deito suru jikan wa moto yori yukkuri niru jikan mo nai. Shigoto ga isogashi sugite kanoujo to deito suru jikan wa moto yori
Юккүрэ нэрүжикамо най. Ажил бүр амар ихтэй байгаад хэтэрхий ажилтай завгүй байгаад найз охинтойгоо одоо болцох нь байтугай тийм ээ. Болцох цаг бол мэдээж байхгүй. Дээрэс нь зүгээр ажиллаа дараад ингээ 50 хэдэн цаг унтчих гэсэн ер нь цаг зав байхгүй байна гэж. За өнөөдрийн хамгийн сүүлийн дүрм хаммен. Утга нь ипподе хитоцоно мен дева деаруга бицүнө мин карамеру та гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэггүй ямарваа нэг зүйлийг эсрэгцүүлж гин олон талаас нь харж ирэх гэсэн утгаар хэлж байгаа маань. Жишээ хэлбэр хитори гураши ва таноши хаммен ишшони ханасу аитега инай ноде сабиши кото мо аримасу. Хитори гураши ва таноши хаммен ишшони ханасу аитега инай ноде сабиши кото мо аримасу. Ганцаар амьдрах ер нь бол яг гоё л доо. Өөрийнхоороо тааваараа тийм ээ. Тэгтээ өөр талаас хараад үзэх юм бол ингээд гоё ингээд ярилцчих ингээд хамтдаа ингээд бүхний ингээд юу гэдэг даван туулах ч гэх юм уу ингээд ярилцах хүн байхгүй учраас хаяа ингээд гуниглах үе бас байдаг. Сүүлийн жишээ хэлбэр Инака Кураши ва Фумена хаммен шизен га оку курума га скунай ноде кайтеки ни сугосеру тою йосамо аримасу. Инака Кураши ва Фумена хаммен шизен га оку курума га скунай ноде кайтеки ни сугосеру тою йосамо аримасу. За хөдөө амьдрах нь бол фүбэн буюу одоо тогтохгүй ч гэдэг юм уу те. Яг тийм тал байгаа ч гэсэндээ нөгөө талаас нь хараад үзэх юм бол сайхан байгаль гоё тийм ээ. Тэгээ дээрэс нь машин зэрэгцөөх учраас эсэргээр тийм үү намаг амар тайван одоо амьдрах боломжтой ийм давуу талаас байгаа шүү гэж орчуулж болох нэ. За ингээд хэдүүлээ өнөөдөр N2 дүрмийн цуврал 6 буюу Хагийг нийтдээ 8 дүрм үзлээ. Дараагийн бичлэгээр эргэн уулзтлаа. Түр баяртай анхаарал тавьсанд баярлалаа.